За нийтийн олонний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн аж ахуй нэгж байгууллагуудад ашиглаж болох маш гоё дашбордыг танилцуулъя. За хамгийн ихний энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа дашборд бол энэ борлуулалтын шинжилгээний дашборд байгаа. За зүүн талд бол шүүлтүүрүүд харагдаж байна. Үзүүлэлтүүдээ оноор, сараар, за мөн хоол менюний төрлөөр нь харах боломжтой. За энэ баруун дэд болонд бол хоолны материалын өртөг, энэ орлогод эзлэх хувийн жингээр харагдана. За мөн бусад шийдтэй холбосон холбоосууд харагдана. За шүүгээд хэдүүлээ харъя. За жилээр нь шүүж болж байна. За 2025 оноор шүүж үзээд за нийт борлуулалт нь ямар чиг хандлагатай байсан сараараа харагдаж байна. За хоол бүрийн борлуулалтын орлого нь харагдана. За энд цэнхэр нь бол за хамах стейк, шарн пицца, саарлан хувьшуур гэх мэтчлэн манай борлуулалтын орлогод хамгийн өндөр хувийн жин эзэлж байгаа орлого нь юу менюний төрөл нь юу байна вэ гэдгийг, хоолны төрөл нь юу байна гэдгийг харах боломжтой. За оноор нь шүүж харж болж байна. За сараар нь мөн шүүж харж болно. За мөн хоол бүрийнхэн дундаж борлуулалтын тоо хэмжээг харна. Хувьшуур 1-р сард 4214 ширхэг борлуулагджээ гэх мэтчлэн. За хоол бүрийн борлуулалтад эзлэх хувийн жин хуваар харагдана. Хувьшуур нийт борлуулалтынхаа 30%-ийг эзэлж байгаа юм байна. Пиццанд 30% гэх мэт. За 2-р сард ямар байсан гэдгийг харах юм бол за мөн ялгаагүй хувьшуур пицца 29% хувийн жинтэй. Гэх мэтчлэн энэ үзүүлэлтүүд маань ингээд сараад агаад өөрчлөгдөж байгаа. За мөн өртөгт болон хамгийн өндөр хувь эзэлж байгаа хуваар нь өнгөөр булгасан буцсан график харагдаж байна. За нийт одоо өртгийн 80 гаруй хувийг хоолны өртөг. За ашиг нь бол борлуулалтын орлогын 11%-ийг эзэлж байгаа юм. Бусад зардлууд жишээ нь цалингийн зардал бол 3.7%, түрээсийн зардал 1.5% гэх мэтчлэн энэ диаграммуудыг бол харах боломжтой. За мөн хоолны төрлөөр график харж болно. Аль хоолн дээр аль саруудад хичнээн төвний борлуулалт хийж вэ? Өртөг нь ямар бүтцтэй байна вэ? Хэдэн хувийн бүтцтэй байна гэдгийг харах боломжтой. За гахамхын стейк гэж жишээ сонгоход сараарх борлуулалт нь сая төгрөгөөр харагдаж байна. За хоолны өртөг нь энд харагдана. За мөн ашиг нь ямар хэмжээтэй? Ашигын өөрчлөлтийн талаарх мэдээлэл нь харагдана. Өөрөөр хэлбэл борлуулалтын тоо өөрчлөгдөхгүй тэг хувь дээр байхад ашиг алдагдал нь арай бага алдагдaltaй харагдаж байна. Одоогийн хэрвээ борлуулалтаараа явах юм бол алдагдaltaй байна гэж харагдана. За хэрвээ 20%-аар өсөх юм бол борлуулалтын тоо хэмжээгээ 20%-аар өсөх юм бол тодорхой хэмжээний ашиг руу орж ирэх юм байна гэдэг юм ашиг алдагдлын хугарлын цэгийг энэ графикаар харуулж байгаа. Энэ бол маш чухал график байна. За пицца жишээ сонгоод үзэхэд пицца бол одоогийн борлуулалтын хэмжээ бол болж байна. Тодорхой ашигтай. Харин одоогийн борлуулалтаас 40%-аар хэрвээ тоо хэмжээ буураад ирвэл алдагдал руу орж ирэх юм байна гэдэг ийм дүр зураг харагдаж байна. За дараагийн нэг дашборд нь бол ашигын шинжилгээ байгаа. Ашигын шинжилгээ болвол мөн жилээр сараар харах боломжтой. Бодит ашигыг тооцоос ашигтай харьцуулж хэлбэлцлийг тодорхойлно. За сар бүрийн бодит ашиг болон тооцоос ашигыг зардлын төрлөөр нь харуулсан байна. За хэдүүлээ ингээд шүүд үзье. За жишээ нь 1 сарыг аваад үзэхэд бодит орлого нь ийм байсан байна. Тооцоос нь ийм, хэлбэлцэл нь ийм байна гэд. За энэ борлуулалтын орлого 100% гэдээ аваад үзэх юм бол өртөг нь бол нийт зардлынхаа 80%-ийг нийт орлогынхаа 80%-ийг эзэлж байгаа. За ингээд цалин, түрээс, цахилгаан, газ, ус, банкны хүү, илэгдэл, бусад зардал, татвар гэд ашиг нь бол 11%-тай үлдэж байна гэх мэтчлэн. Бодит нь ийм байна, тооцоос нь ийм байна гэдэг хоёр дүр зургаар харагдана. Ингээд сар болгон энэ үзүүлэлтүүд маань тооцоолол маань өөрчлөгдөж, шинжлэгдээд ингээд хянаад явах боломжтой. За сарын ашиг алдагдлын тэнцэх борлуулалтын тоо буюу ашигчгүй алдагдaltaчгүй борлуулалт хийх тоо хэмжээ бол 4386-ыг борлуулж иж тийм байх нэ гэдэг ийм шинжилгээ гарчээ. За дараагийн хэсгүүд дээр энэ Excel системийг хэрхэн бөглөж тооцоолол гаргах талаар танилцуулнаа.